Хэрв та маш сууд зураач хэрнээ хизээж өөрийн гэсэн зураг зарж чадахгүй бол яах вэ? Магадгүй та дэлхийн хамгийн агуу хуурамч мөнгөний эзэнт гүрнийг байгуулах байсан биз. Өнөөдөр бүгдээрээ эхнээсээ төгсгөд хүртэл бүх зүйл нь хуурам эхлэлээр тогтсон Project Gutenberg киног үзэж сонирхцгоё. Үйл явдал Тайландын нэгэн харанхуй шоронгоос эхэлнэ. Хуурамч мөнгөний зураач Ли Мэн шоронд ял идэлж байх хугацаанд цаг гарган зураг зурж суух бөгөөд хэсэг хугацааны дараа тэрээр зурсан бүтээлээ өргөж маш чадварлаг дуурайч хийсэн. Шуудангийн тамгаа харуулнаа. Тэрээр өөр нэг хоригдлын тусламжтайгаар тамгаа загтал дээрээ нааж амжжээ. Шоронгийн хуйг хоригдлуудад загтал тараахаар ирэх үед үүмэн самун үүсэж энэ симхийг ашиглан Ли өөрийн загтлыг шуудангийн цүнх рүү нууцаар шургуулж орхино. Хэдэн өдрийн дараа Лиг Тайландын шоронгоос Хонконгийн цагдаагийн газрын харьяалал шилжүүлэн авчирдаг. Хонконгт түүнийг байцаах газарт авчрах бөгөөд тэнд байцаагч хоогоор өдөрдүүлсэн Хонконгийн цагдаагийн баг сурал аллаа болон хуурамч дэвсгэртэй холбоотой дээрвийн хэрэгүүдийг мөрдөж байв. Цагдаа нар эдгээр хэргийн мөрийг хөөсөөр будагч хэмээх хэн болох нь үл мэдэгдэх. Нууцлаг удирдагчийн доор ажилдаг лидер ирж зогссон юм. Анхны байцаалтын үеэр Ли будагч биднийг бүгдийг устгах болно хэмээн орилж зүгээр л уур бухимдлаа цацаа дуусгадаг тул байцаагч хоо түүнийг буцааж авч явахыг тушаана. Маргааш нь тэд хоёр дахь байцаалтаа эхлүүлнэ. Процесс дөнгөж эхэлж байтал Лигийн авьяасыг өндрөөр үнэлдэг. Түүнийг батлан даалтад гаргахыг хүссэн алдартай зураач Юн Мэн ирснээр тэдний байцаалт тасалддаг. Цагдаагийн баг үүнийг зөвшөөрөхгүй байв. Учир нь Ли бол тэдний будагчийг барих цорын ганц найдвар нь байлаа. Гэвч эцэст нь Юн болон байцаагч хооноор нэгэн тохиролцоонд хүрнэ. Тэрхүү нөхцөл нь Ли хэрвээ будагчийн жинхэнэ хэн болохыг болон гэмт хэргийн түүхийг нь илчлэх юм бол түүнийг батлан даалтад гаргаж гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамруулахаар болдог. Ли Юмэнтэй уулзахдаа хэрв будагчийн талаар ямар нэгэн зүйл хэлбэл хоёулаа аюулд орно гэдгийг анхааруулахыг хичээнэ. Харин Юмэн будагчийн балгаар сүйт залууга алдсан учраас түүний тухай мэдээллийг авах бүрэн эрхтэй гэдгээ Лид хэлдэг. Үүний дараа Лиг байцаалтын өрөөрөө буцаан авчрах бөгөөд тэрээр 1985 оноос эхэлсэн өөрийн дурсамжаас хөж түүхийг хуваалцаж эхэлнэ. Тэрээр Ванкуверт Юн Мэн гэх эмэгтэйтэй танилцж тэд бие биедээ дурлжээ. Хоёулаа зураач байсан бөгөөд тэдний туйлын хүсэл нь ядаж зурсан зургуудыг нь худалдаж авах хүн олох байв. Гэвч 10 жил өнгөрсөн ч тэд нэг ч зураг зарж чадсангүй. Нэгэн орой Ли гадаа ажиллаж байгаад буцаж ирэхдээ нэгэн арт менежер юуны бүтээлийг өндрөөр үнэлж авьяасыг нь сайшааж байхыг санамсаргүй сонсдог. Гэвч нөгөө хоёр Лигийн бүтээлүүдийг ердөө л агуу зураачдын хэм маягийг дуурайсан байна гэж шүүмжлэнэ. Юун нөгөө менежерт хэрв тэр Ли болон өөрийг нь хоёулангийн төлөөлөхгүй л бол менежер нь болохыг хүсэхгүй байгаагаа хэлнэ. Энэ нь Лид маш хэцүү санагддаг. Дараа нь Ли түүнд бүх зургийг нь галерей худалдаж авсан. Урьдчилан мөнгө нь аль хэдийн дансанд орсон хэмээн худлаа хэлнэ. Мөн тэрээр юуныг алдартай болгохын тулд өмнөх менежертэйгээ тохиролцоонд хүрсэн байв. Ингээд Ли агуу урлагийн бүтээлүүдийг дуурайж чадах авьяасаа ашиглан хуурамч зураг урлаач болох замдаа шууд орно. Нэг өдөр Юн түүнийг хуурамч зургийн ажил хийж байхад нь газар дээр нь барьчихна. Тэрээр Лигийн зургуудын нэгийг гартаа байран нулимс туслуулан байж чамааг энэ зургаа мартчихж гэж бодоод галерейд аваачтал чиний бүх зургуудаа зарсан гэдэг чинь худал байж хэмээн хэлнэ. Тэднийг маргалдаж байтал байцаагч хоо яриаг нь дасалж Лигийн хувийн амьдралын төг сонирн биш байна. Будагч хизээ гарч ирэх хэсэг рүү шууд орохыг шаардна. Тэгээд Юун Мэнаас хүлээж чадах уу гэж асуухад Юун огтгонч татгалцах уу гэдгээ хэлнэ. Ингээд Ли түүхээ үргэлжлүүлнэ. Хэдэн сарын дараа Юун өөрийн гэсэн галерейтай болсон байх бөгөөд өөрийн бүх бүтээлүүд дундаа Лигийн зурсан өөрийнх нь хамгийн хайртай нэгэн зургийг үлгсэн байдаг. Ли түүн дээр ирж тэд дахин өөрсдийн мөрөөдлийн талаар ярилцах бөгөөд яриа нь маргаан болох шинжтэй болоход Юун Лид бид уулзалгүй маш уджээ. Тиймээс одоо муудалцмааргүй байна гэж хэлнэ. Яг энэ үед нэгэн эргэн тойрондоо хүмүүсийг цуглуулан Юуны бүтээлүүдийг маш өндрөөр үнэлж ярьж эхэлнэ. Гэвч Лигийн бүтээл дээр ирэхэд тэрээ шүүмжилж гарна. Юун түүний дэмий ярианаас залхаж түүн рүү ус цацаад галерейгаас гарахыг нь шаардна. Нөгөө инээмсэглээд гарч явах бөгөөд Ли түүний араас очиж уушлалт гуйх үедээ тэр хүн бол будагч гэдгийг нь олж мэддэг. Будагч Лид өөрийг нь юуны төлөө биш харин яг Лигийн төлөө ирсэн гэдгээ хэлээд өөрийн багт нэгдэхийг өрнө. Будагчийн саналыг дахин эрх зүүлэн бодсны эцэст Ли галерей руу буцаж очиод юуныг мэл гайхуулан өөрийн бүтээлийг галдан шатааж орхив.
Лиг явсны дараа маргааш нь түүний менежер Яо өөрийнхөө зургийг галдан шатаадаг хүнийг би яаж төлөөлөх юм бэ гэж хэлж байгаагаар үйл явдал үргэлжлэнэ. Ли будагчтай уулзаж түүнийг багт нэгтгийг зөвшөөрнө. Тэгээд хэний зургийг дуурай зурх вэ гэж асуухад будагч $100 дэвсгэрт гаргаж ирэн харуулдаг бөгөөд энэ нь Лиг шийдвэртээ эргэлзэхэд хүргэнэ. Тэрээр машинаас буугаад будагчид ийм зүйл хийж чадахгүй гэдгийг хэлдэг. Гэвч будагч түүнд өөрийнх нь гэр бүл Хонконгоос гаралтай бөгөөд тэдний хийдэг урлаг нь ердөө л хуурамч мөнгө хэвлэх явдал гэдгийг хэлнэ. Ли эхэндээ ийм бизнес туслахыг зөвшөөрөхгүй байсан ч сэтгэл зүйн өөрчлөгдөж юуны зүрх сэтгэлийг дахин булааж авахар эргэж ирнэ гэсэн бодол өөртлөн будагчтай хамт Канада руу явахаар шийддэг. Будагч Лиг багийнхаа босод гишүүдтэй танилцуулж удалгүй 1996 оны загварын Америк нэгдсэн улсын $100 дэвсгэртийг хуурамчаар үлдэх үйл ажиллагаа эхэлнэ. Ли хуурамч мөнгө хийх явцад ялангуяа $100 дэвсгэртийн хамгаалтын элементүүдийг давахын тулд шаардлагатай материалыг цуглуулах ажил улам бүр гаршиж эхэлнэ. Тэрээр багийн гишүүдийн нэг болох Яам авахтай дотносно. Яам авах түүнд ажлын арга барилыг зааж гэр бүлийнхээ тухай чирж өгдөг болно. Будагч Ли бүхий л ажилдаа дагуулan явж юу хийж болохгүйг зааж өгснөөр тэдний харилцаа шин шатанд гарна. Гэвч будагчийн хэрцгий хүчрхийлэгч занг олж хармагцаа Ли дахин эргэлзэж эхэлнэ. Өөрийнхөө догшин хэрцгий талыг батлахын тулд будагч Лиг $100 дэвсгэрт хийхэд хэрэгтэй хамгийн сүүлчийн чухал материал болох өнцгөөсөө хамаарч өнгөн хувирдаг бэхийг булгаалахаар хуйгалсан машин дээрэмдэх ажилд хүчээр татан оролцуулдаг. Дээрмийн үеэр будагч галзуурсан мэт уурсаж хамгаалагчдын нэг нь оттолтонд оруулсны дараа бүх хамгаалагчдыг устгаж бүр машинаас үлдсэн зүйлийг нь дэлбэлж орхино. Үйл явдал одоо цагт шилжихэд цагдаа нар будагч болон түүний бүлгийнхний мэдээлэл нас сүүдрийг цуглуулсан байв. Байцаагч Хоо тэдний талаарх бүх арын мэдээллийг шалгаж олж чадах хүмүүсийг нь ирүүлэхийг шаардах бөгөөд түүний мэдэж байгаагаар будагч хуурамчнэр ашиглаж байж болзошгүй байлаа. Үүний дараа байцаагч Хоо хуурамч мөнгөний террорист будагчийг мөрдөх даалгаврыг анх хэрхэн авч байсан өнгөрсөн үеийн дурсамж руугаа аажмаар шилжинэ. Канадын цагдаагийн газрын хуурамч мөнгөний мэрэгжилтэн офицер Ливинг Жэд будагчийг барихын тулд нууц ажиллагаа явуулах шаардлагатай болжээ. Тэрээр хуурамч мөнгө худалдаж авахыг хүсэж буй Бишоп Ма гэх хүний дүрээр даруулт зав дээр ирнэ. Заваар явж байхдаа тэрээр үйлчлэгээний ажилтан охины хувцас өмссөн байцаагч Хоог анзаарч аюулгүй болтол хүлээж байгаа түүнтэй нүр тулна. Хоо түүнийг дагаж ирсэн нь тодорхой байсан бөгөөд Винг Жэт бүх хүчээ дайчлан будагчтай уулзахаар төлөвлөж байгааг огт мэдээгүй байв. Тэд төлөвлөгөөгөө бүтэн жилийн турш боловсруулсны эцэст бие биедээ туслахаар шийддэг. Гэмт хэрэгтнүүдийн нэг нь Хоо руу дайрахыг оролдоход Винг Жэт дундуур нь орж Хоог өөрийн эмэгтэй хэмээн жүжиглэж туслана. Дараа нь өөр нэг даруулт зав ирж тэдэн рүү гялгар утастай утас шидэж дуудлага хүлээхийг нь шаарддаг. Энэ үед Хоо бодит байдалтай эргэн ирэхэд Ли дараагийн асуултыг хүлээж төвчээртэй сууж байв. Тэрээр Юн Мэн руу хараад зүгээр эсхийг нь асуув. Юн хариулахын оронд Ли хизээч будагчаас салж чадахгүй тул тэд магадгүй сүрэх болно гэдгийг сануулдаг. Ли юу ч болохгүй гэж амлах боловч энэ нь Юмэнд түүнийг урд нь хэр хариуцлагагүй байсныг нь сануулах аж. Тэгээд тэрээр байцаалтыг цааш өргөжлүүлэхийг шаардана. Үүний дараа өнгөрсөн үеийн дурсамж хуурамч мөнгөний тэмдэгтүүдийг маш цэвэрхэн төгсгөж дуусгасан хэсэг рүү шилжинэ. Тэгээд Ли будагчтай нүүр тулан уулзаж цуглуулсан бэхэн дуусгаар дахин хүмүүс алж эхэлж дээрэм хийх үү гэж асуух бөгөөд өөрөө үүндээ дахин оролцохгүй гэдгээ хэлнэ. Энэ нь будагчийн уурыг хүргэх боловч тэрээр Ли олон үг хэлэлгүй эрэхт 7 хоногт бараагаа хүргэж өгөх учраас бүгдийг нь ажилдаа буцаж орохыг тушаав. 7 хоногч хурдан өнгөрч тэд бэлэн болсон багцуудаа Хуарес, Хавана, Бенгалур, Дублин болон эцэст нь Покси дэх үйлчлүүлэгчдэд тарааж эхэлнэ. Поксид будагчийг тэдний хуурамч мөнгөний шинчээж Саучинтай танилцуулах бөгөөд Саучин түүний бүтээлийг маш их биширнэ. Тэнд будагч нэгэн генералын талаар асуухад тэд генералын бие сайн байгаа. Ялангуяа өнөөдөр архи дарснаас хол байхыг хүсэж байгаа хэмээн хариулна. Тэднийг инхүү ярилцаж байх хооронд Ли дөнгөж хийж дуусгасан өнгө хуургагч бихнийхээ дээжийг үзүүлэхээр орж ирэхдээ бүдэрч бихийг цонх руу бүхэлдэн цацаж орхино. Хэсэг зуур тэрээр Саучинтай харс тулгарх бөгөөд будагч Лиг зэмлэн тэр мөчийг сүйтгэн. Зочтой үдчихэд будагч Ли рүү үргэлжлүүлэн хашгичих боловч Лигийн бүтээсэн бих нь өмнө нь хууль бус аргаар олж авдаг байсан өнөөх өнгө хуургагч бих мөн болохыг мэдээд тайвширна. Маргааш нь будагч өчигдөр орой сургалж байсан генерал хэмээх зэвсэгт бүлэглэлийн удирдагчтай гэрээ шинжилэхээр Лигийн хамт Таиланд руу явна. Бааз руу явах замдаа Ли будагчид өнгө хуургагч бихийг хэрхэн хийх аргаа олсон тухайгаа хэлж
Хонконгод буцаж очоод өнгийг нь жинхэнэ доллартай яг тааруулж засна гэж амлана. Түүнчлэн тэрээр будагчид дахин тулгаа хийх шаардлагагүй болно гэдгийг баталдаг. Будагч Лид гинтийн бэлэг барьж Лигийн нэрээр нэгэн амралтын газар худалдаж авснаа хэлэх бөгөөд энэ гэрээний дараа түүнд маш их мөнгө өгч юун майнтай иргэн нийлэх боломжийг олгоно гэдгээ амлана. Генералын баазад ирмэгц будагч Лигийн гарт тесрэг бөмбөгний удирдлага гатгуулаад өөрийгөө хэлхээс нааш тавьж болохгүй гэж тушаана. Хилэлцээрийн үеэр будагч өөрийн эцгийг хөнөөсөн мөшөөг авахар ирснээ генералд илчилдэг. Тэгээд Лид удирдлагыг ажилуулахыг тушаах боловч хулчгар Ли эргэлзэж твднэ. Эцэст нь аюулыг ухамсарлан удирдлагыг тавихад ард нь асар том дэлбэрэлт болно. Тэнд шууд будалцаа эхэлж генерал цогтох гэж байгаад хөлөндөө буудуулан бааз бүхэлдээ сүрч генералч бас хүчгдэг. Ли өөхгүй тул тэмцэх явцдаа өнгөрсөн шөнө уулзсан хуурамч мөнгөний шинжээч бүсгүй Савчиныг нуран дунд уйлж байхыг нь олж харан түүнийг аварч амжина. Энэхүү халдлагын улмаас будагч болон түүний баг хүнд хохирол амсаж ажлаа бүтэн жилээр зогсооход хүрдэг. Лигийн хийснээр баг алтан гурвалжинд 1 жил нуугджээ. Энэ хугацаанд Савчин шархаа амжилуулж улмаар тэдний багт нэгдсэн бөгөөд будагч түүнд юм маань гэсэн нэртэй хуурамч паспорт бэлдэж өгнө. Энэ үед Ли жинхэнэ Юманыг алдартай амжилттай зураач болсныг нь олж мэддэг. Будагч хэтэрхий хөөрч Юаны бүх зургийг Лигийн нэрээр худалдаж авсан боловч Юан өөрийн менежертэйгээ сүү тавьж хормын таваа зарлах гэж байгааг мэднэ. Үүнээс болж Ли будагч хоёр муудалцаж будагч түүнд өнгө хувиргаж бэхээ дуусгаад эндээс зайлж үз гэж хэлдэг. Уг бангааны дараа будагч завин дээрээсээ Бишоп Магийн дүр тувирсан офицер Вингчетийн сууж буй завийг харна. Багийн гишүүний утас шидэж өгөөд дуудлага хүлээхийг хэлж буй хэсэг энд давтагдаж бүх зүйл тодорхой болно. Гэвч будагч Бишоп Мад эргэлзэж байв. Тэрээр багийнхныгаа байцааж Бишоп Магийн тавьсан санал хэтэрхий ашигтай байгааг мөн хинч түүний жинхэнэ царайг олж хараагүй мэднэ. Будагч Канада офицерыг харж байсан Яам авгын эртний эдлийн дэлгүүрийг санаж Яам авга тэдний хийсэн хуурамч мөнгөө өөртөө үрж болохгүй гэсэн нэгдүгээр дүрмийг зөрчиж тэднийг аюулд оруулсныг ойлгоно. Энэ дүрмийг зөрчүүл гарыг нь цавчих шийтгэлтэй байв. Ли Яам авгад анхааруулахыг хичээх боловч аль хэдийн хоцорсон байлаа. Будагч ирчихсэн байсан бөгөөд дүрэн зөрчигчийн гарыг завчих биш, харин гэр бүлийг нь бүхэлд нь устгах ялтай байж таарав. Ли энэ дүрмийг галзуу зүйл гэж хашгичиж, Яам авга гэр бүлийг минь өршөө хэмээн толгоогоо газар мөргөн гуйгч, будагч ямар ч өршөөлгүйгээр Яам авга болон түүний гэр бүлийг хөнөөж орхино. Тэгээд Бишоп Маг нууц агент гэдгийг мэдсэн тул Лид хилэлгүйгээр Вингчетийг устгах төлөвлөгөөгөө боловсруулна. Хуурамч мөнгө солилцох өдөр Лиг цүнхээ авчрахыг шаардах бөгөөд Ли цүнхийг нээтэл дотор нь мөнгө биш харин буу байж таарна. Будагч Лид нууц агентыг устгах боломжийг зориуд олгож байгаа нь илт байв. Гэвч Ли эргэлзэж Вингчетэд тохио өгчдөг. Вингчет Ли рүү дайрч тэднийг тэмцэлдэж байх үед будагч өөрөө Вингчетийг буудаж хөнөөнө. Лигийн хулчгар тэнэг зан дургуутсан будагч түүнд эцсийн боломж олгохоор хажуугийн өрөөнд нүдийг нь боож хорьсон жинхэнэ юм маань болон түүний сүйт залууг харуулна. Будагч хэрв чи энэ эмэгтэйг амьдралдаа эргүүлж авмаар байвал сүйт залууг нь устгах нь чамд асуудал биш байх ёстой гэж хэлнэ. Гэвч Ли жичир твцээр байсан тул будагч өөрөө туслахаар бууга чиглүүлэхэд Ли бууга будагч руу шууд чиглүүлнэ. Лиг өөрийнх нь талд орохгүйг мэдсэн будагч юуны сүйт залууг буудаж хөнөөхөд Ли түүний эсрэг эргэнэ. Будагч Ли болон юун хоёрыг хоёулангийн буудахыг заавдах бөгөөд Ли юуныг хамгаалан хамт өсрөнэ. Ингээд Савчин Ли нар будагч болон түүний хүмүүсийн эсрэг ширүүн будалцаа өрнүүлж Ли будагчийг унгаж чаддаг. Түүний дараа тэрээр Юан майныг тайвшруулахыг хичээх боловч Юун түүнийг түлхэж орхино. Савчин Ли рүү гүйж ирээд Тайланд руу зогтож будагчийн Лигийн нэрээр авсан амралтын газарт нуугдах ёстойг хэлнэ. Энэ явдлын дараа Ли Яам авгын гэр бүл нас барсныг олж мэдээд будагчийг амьд үлдсэн гэдгийг ухаарна. Тэрээр будагч заавал өшөө авахар эргэж ирж тэднийг олж устгах гэдгийг мэдэж байв. Мөн тэрээр Савчиныг будагчийн тухай гарсан сонин хэвлэлүүдийг өөрөөс нь нууж байсныг олж мэдээд амралтын газарт дахиж үлдэж чадахгүй гэдгээ түүнд шууд хэлдэг. Учир нь дараагийн 7 хоногт Юун маань нас барсан сүйт залуугийнхаа дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулах гэж байгааг Ли мэдэж байсан бөгөөд будагч тэнд Юуныг барихаар ирнэ гэдгийг гадарлаж байв. Савчин түүнийг үлдэхийг ятгахыг оролдовч Ли аль хэдийн шийдвэрээ гаргасан байлаа. Лиг галт тэрэгний буудал дээр ирээд удаагүй байтал Тайландын цагдаа нар хуурамч мөнгөнд дэвсгэрттэй холбоотойгоор түүнийг саатуулна.
Тэрээр цугтгыг оролцсон боловч бүтлгүүтэж эцэст нь хуурамч мөнгөний хэрэгээр баривчлагдчихна. Түүнийг авч явах үед Ли цугласан олны дундаас будагчийг олж харах бөгөөд өөрийг нь өрхөнд оруулсан гэдгийг ойлгодог. Одоо цагт үйл явдал эргэн шилжихэд Ли цагдаа нарт будагч яг ямар төрхтэй хүн болохыг зургаар зурж өгнө. Үүний дараа тэрээр зарим бичиг баримтан дээр гарын үсэг зурж эцэст нь батлан даалтад гарах хэрэгтэй болно. Гэхдээ тэрээр 24 цагийн турш цагдаагийн хараа хяналтанд байх ёстой байв. Ли Юн хоёрыг цагдаа нар зочд буудлын руу дагалдан явах бөгөөд тэнд Ли урд нь хийсэн бүх буруу зүйлийн төлөө Юнаас уучлалт гуйна. Юн ихэндээ дургуутсаж байсан ч эцэст нь бууж өгч түүнтэй эвлэрдэг. Хэдийн өдрийн дараа байцаагч Хо Лигийн зурж өгсөн будагчийн хүрэг зурагтаа яг адилхан царайтай нэгэн цагдааг олж харнаа. Тэрээр араас нь шууд хөөх боловч цахилгаан шатан дотор гүйцэж амждаггүй. Тиймээс Хо хамгаалтын өрөө рүү яаран очиж гэмт хэрэгтнийг олсон гэдгээ зарлана. Цагдаа нар түүнийг мөрдөж эцэст нь хуралдааны өрөөнд баривчлаа. Түүнийг шууд байцааж эхлэхэд өнөөг сандарсан цагдаа өөрийгөө хайж буй хүн биш. Харин хууль ёсны цагдаагийн офицер бөгөөд Лиг цагдаагийн төв газар руу машинаар хөргөж өгсөн хүн гэдгээ хэлдэг. Яг энэ мөчөд байцаагч Хо тэднийг эхнээс нь дуустал Ли бүрэн хуурч тоглоом хийсэн байсныг нь ойлгож эхэлнэ. Үнэн дээр тэдний хайж байсан цуутай хэрцгий суут гэмт хэрэгтэн будагч бол Ли мэн өөрөө байлаа. Түүний ярьсан бүх хайр сэтгэл, нөхөрлөл, айц дүүрэн түүх ердөөл тэрхүү цагдаагийн царайг хараа зохиосон худал хуурмаг түүх байж таарав. Лимэн болон домогт будагч хоёр тустай хүмүүс биш. Нэг хүн байжээ. Өөрийнхөө үлдсэн аимшигт гэмт хэрэгүүдтэй нүүр тулахыг хүсээгүй Ли өөрийгөө хамгаалахын тулд будагч гих төгс хүчрхэг дүрийг оюун санаандаа бүтээсэн байсан аж. Гэвч үүний эрэхтэй тэр бүх хэргийг үйлцэн хүн нь өөрөө байжээ. Ноён Яан болон түүний гэр бүлийг үүс тэмтэрсэн алуурч нь Ли байсан бөгөөд тэдний буруу нь ердөөл нэг цаг худалдаа авсан явдал байв. Харин түүний бүлгийн ихэнх хүн амиа алдсан сүүлчийн цус мөргөлдөөний үеэр Юуны сүд залууг буудсан хүн мөн Ли байжээ. Лиг суллуулахаар ирсэн эмэгтэй бол Юун биш. Харин Лигийн Тайландын дэлбэрэлтээс аварч нүрийг нь мис заслаар Юун мэнтэй адилхан болгосон хуурамч мөнгөний шинжээч Савчин байдаг. Лигийн хайртай бүсгүй Юунтэй адилхан болохын тулд гоо сайхны мис засал хийлгсэн байв. Ингэснээр тэр Юуны яг хувилбар шиг харагдах болж Савчин хамгаалагчдыг устган Лиг аварч хоёул оргосныхоо дараа хамтдаа үлднэ. Гэвч түүний сэтгэлд нэг зүйл үргэлж шаналгаа болсоор л байлаа. Тэр хичнээн Юунтэй адилхан болсон ч Лигийн жинхэнэ хайр нь өөр хүн гэдгийг мэдэж байсан бөгөөд өөрийгөө үргэлж орлуулагч буюу хоёр дахь сонголт гэдгээ мэдэрдэг байв. Савчин Лигээс өөрт нь үнэхээр хайртай юу гэхэд Ли үннээ хэлж түүний зүрх сэтгэлд одоо ч Юун л байгааг хэлнэ. Маргааш нь тэд заваар цугтгыг оролддогч Савчин үнэндээ хэдэн цагийн турш тойрж явсан бөгөөд Хонконгоос огт гараагүй байжээ. Амьдралынхаа бүх шаналлыг дуусгахын тулд тэр Литэй хамт үхээр шийдсэн байв. Цагдаа нар тэднийг бүслэн авах мөчөө завь хүчтэй дэлбэрч тэр хоёр хоёулаа амь өргөдөнө. Харин киноны хамгийн гонигтай бөгөөд аимшигтай эргэлт төгсгөлд нь гарч ирдэг. Мөрдөгч Хо жинхэнэ Юун дээр очиход тэр Лиг ердөө олон жилийн өмнөх хөрш залуу байсан гэж л танина. Ингэснээр Ли Юунтэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэх бүх дурсамж харилцаа зөвхөн түүний толгойд бий болсон хийсвэр төсөөлөл байсан нь илэрдэг. Ингээд дэлхийн хамгийн сууд хуурамч мөнгөний эзэнт гүрний зангилаа тайлагдж байна. Жүжигчин Чоён Бат болон Аарон Квок нарын тогсон найруулагч Фликс Чонгийн 2018 онд гаргасан Project Gutenberg киноны товчлол энхүү өндөрлөлөө. Та бүхэн энхүү гинтийн эргэлттэй сонирхолтой төгсгөлийн талаар юу гэж бодож байна вэ? Биднээс хэдэн Лигийн ярианд эхлээс нь ахуулаад дуустал нь итгэжсэн байсан бэ? Доор комент хэсэгт өөрийн сэтгэлдээ хуваалцаарай. Кино үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.